Сэрээрээ босоороо өглөөний 6 цаг өнгөрч байлаа. За ингээд октод сургуультай явах гээд энэ хооронд нь өглөөний 400 дээс рүүгээ шууд орлоо. За ингээд октодаа босолдоо хичээлийн цаг боллоо гэд октодтойгоо нэлээд ноцолдож хооронд 7 цаг өнгөрөөд ингээд өвөө нь октодыгаа аваад гарлаа. За ингээд энэ өдөр бол үндсэндээ компьютер дээрээ сууж хийх ажлууд байгаа. За мөн бас үсээ бас засуулчих. Хаврын тэргүүн сарын шинийн 3 гэж байгаа. За ингээд ганц нэг дэлгүүр хэсч турцсан учраас хамаг хувцас томдсон байна. За ингээд нэг сороочхон цамц өмд цамцнууд бас хараат хийгээд за үс засуулдаг одоо баскагч дээрээ ирлээ. За баскагч маань бэлэг ихтлгүүрийн 5 давхарт бол одоо үс засдаг юм хүн байгаа. Та бүхэн бас очиж асуулаарай. За ингээ ганц нэг сороочхон цамц өмд зангаа тэргүүтэй авчаад октодыгаа нэг мэдсэн авах цаг болсон байлаа. За октодоо авчаад октод шалгалтын дээр он цавсан гэхээр дэлгүүр орж нэг зайрмаг авч өчөөд нэг мэдсэн орой 8 цаг болж байлаа. За дүүнэртэйгээ оройн дасгал хийгээд ахындаа ирсэн. Оройныхоо дасгалыг хийлээ. За гар дээр манай дүү 36 сунааж байлаа. За би нэг 25 сунаагаад. За ингээ гидсний таталтуудаа бас хамтдаа хийж хамтдаа дасглаа хийсэн өдөр өнгөрч байна. За ингээд маргаашийн та нарынхаа ажилд нь өндөр амжилт хүсье. За өнөөдөр маргааш энэ 7 хоног бол өөрийнхөө хувийн ажил дээр нэлээд анхаарч байгаа. За энэ хагасаа өдөр бол ууланд алхах өдөр байгаа. За бүгдөө сайхан амраарай.